хэдүүлээ өнөөдрийн бичлэгээрээ шинэ ондоо хэрхэн яаж төлөвлөж хүссэн зүйлстэй гоё хүрэх талаар өөрийнхөө зүгээс хуваалцъя гэж бодсон. Одоо 1 сарын 18 болсон байна. Тэгээ ихэнхдээ ер нь бол би 12 сараас эхлээд төлөвлөж эхэлтiin. Гэхдээ энэ жил ялцчихгүй жоохон ийш тийшээ аялаад яваад арай жоохон орой эхэлж гин. Тэгээд надтай адилхан хүмүүс бас байж магадгүй гэж бодоод тэгээд энэ бичлэгээ ер нь бол одоо хийхэд зүгээр хаа гэж бодсон. Яг одоо Балид байна. Балид өмнөх бичлэгнээс харсан бол би нөгөө байраа олж чадахгүй жоохон стресстэй байсан. Тэгээд ашгүй байраа олцсон. Ийм гоё тухтай өрөөнд сууж гин. Миний хувьд яг одоо өнгөрсөн оноо дүгнээд суугаад гоё бичээд бодоод зургнуудаа бүгдийн нэг нэгээр нь гоё гүйлгэж хараад тэгээд дараа жилийнхаа зорилгоодыг бичих яг тэр одоо үйл явц бол миний хувьд маш тийм гоё нандин үе байдаг. Яагаад гэвэл бэлгүүн битээр хоёулаа яг гоё суугаад, лаас агаад, гоё дуу сонсоод хамтдаа яг бичиж судаг байхгүй. Тэгээл дундуур нь нэг нь гинт уйлал, нэг нь инээгээл ингээл амар тийм гоё үе байдаг. Бидний дагаж мөрддөг тоолгоор бол яг ингээ 25-наас 26 оноор шилжиж байгаа болохоор яг энэ шилжилтээ зүгээр дагаад айгуу гоё тэгж reset хийдэг. Бүх юмаа айгуу гоё шинжилдэг. Хайдад ер нь ямар санагддаг вэ? Одоо жишээ нь он гараад өмнөх оноод яаж дүгндэг вэ? Ер нь яаж одоо шинэ оноо төлөвлөж зорилго бичдэг вэ? Тэрийгээ бас гоё хуваалцаарай. Би тэгээд яагаад энийг жил болгон хийдэг вэ гэхээр бид нар жоохон бахта юмыг дөнгөж шинээр ингэж мэдрээл айгу шинэ мэдрэмжүүд айгу их өгдөг байсан болохоор амьдралаараа удаан санагддаг байсан бол одоо маш юм хурцтай санагддаг. Эднэрт одоо шинэ мэдрэмж айгу тийм ховор болсон. Тийм болохоор ингээл юм болгон айгу хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг болохоор ер нь л яаж хийж байгаа л нэг хэдэн сардаа ч юм уу нэг жилдээ ч байна уу хамаагүй ингээд суугаад яг гоё дүгнээд бичгээр нэрээ юм болсон штэ, тийм юм болсон штэ гэд тийм айгу гоё мэдрэмжүүд мэдэрдэг. Ингээд гунигч байна уу, одоо хайр хүрдэг ч юм уу, айгу талархал мэдэрдэг ч юм уу те. Тиймэрхүү мэдрэмжүүд нь айгу гоё болохоор би ялцчгүй яг цагаа гаргаад айгу гоё ингэж сууж төлөвлөж дүгнэж бичих дуртай. Би энэ дэвтрийг ингээд анханаас нь бүгдийг нь уншингууд миний бичсэн бүх юм биелсэн байдаг. Жинхнээс л хүссэн болгоныгоо ингээд биелүүлсэн амьдарч идэг. За тэгээд энэ дэвтрийг би болохоор 19 онд авч ирсэн. Тэгээд одоо болтол дуусаагүй байгаа. Яг би тийм өдөр тутмынхаа юмнуудыг ер нь л энэ дээр бичдэггүй. Ягаад гэвэл энэ дэвтрийг ингээд дараа нь харахад амар гоё байхаасай гэж хүсдэг. 19 онд өөртөө өгсөн бэлэг. Ийм эрвээхний зүгээр стикер наацсан. Одоо арьсан материалтай тийм дэвтэр байгаа. Тэгээд бас нэг янз бүрийн стикер наачжээ. Тэгээд энийг хизээч наачсан юм гэдэггүй. Одоо ингээд эхний хуудсан дээр амар сүртэй бичсэн байгаа заяа. Юу вэ гэсэн чинь яг их сургуулаа ер нь бол төгсгөөд нэг тийм үе дээр явж байна. Амьдрал маш богинохон. Тэгээд бид нар бас маш тийм жижиг гэж бичсэн байгаа. Бид нар бүгдээрээ маш жижиг. Тэгтээ бидний амьдрал биднэрт одоо маш том юм шиг санагддаг. Хөшөрчөөд тэр дурсамжуудаа мартахыг хүсэхгүй байна. Тийм болохоор би өөртөө зориулаад амьдралынхаа талаар ингээд бичгийг хүсэж байна. Тэгээд autobiography гэсэн байгаа байхгүй юу. Ирээдүйн хүүхдүүдтэй зориулаад ч юм уу эсвэл өөртөө дараа нь дахиад inspiration өгөхөр ч юм уу те. Тэгээ энэ үед би яг юу мэдэрч ирсэн амар сайн санаж байна. Яг энэ дэвтрийг аваад би яг төрснөөсөө хойш одоо хүртэл гэдэг чинь одоо 19 он хүртэл амьдралаа яг санаж байгаагаар бүгдийг бичнэ гэж бодож байсан байхгүй. Тэгээ яг үндэ би тэгэж бичиж чадаагүй. Юу яаж тэгэж бичих вэ те яг үндэ. Тэгэл тиймэрхүү юм амар сэртэй бодолтой ер нь бол авсан. Гэхдээ ашгүй бас нөгөө нэг айгу олон жил бас ингээд тэмдэглэл хөтлөөд янз бүрийн бичдэг байсан болохоор надад угаасаа л ингээд юмнууд байгаа л да. Би айгу тийм жижигхэн санагдчих үзчихсэн анх удаа. Вау, хүмүүс ингэж амарлаг хичээд юм биш үү? Хүмүүс ийм мундаг юм биш үү? Би ямар жижиг юм бэ? Ингээд надад сурах юм амар их өштэй гэдэг мэдрэмжийг айгу хүчтэйгээр мэдэрч ирсэн миний амьдралын үе байхгүй юу? Тэгэл ягаад ч юм зүгээр энэ дэвтрийг аваад амьдралынхаа бараг намтар түүхийг бүгдийг бараг бичиж үлдээн л гэж бодсон юм шиг байна. Төрсөн оноосоо хойш 19 он хүртэл юмнууд бол байхгүй маа гэхэд ядаж 19 оноос хойш бүх одоо тэр дүгнэлтүүд ер нь бол энэ дэвтэр дээр байдаг. За амьдралынхаа амар том шин одоо болсон зүйлийг ингээд бичмээр санагдсан үедээ ер нь бол дэвтрээ гаргаж ирээд бичдэг. Би яг энэ дэвтрээ амар гоё тийм эд шидтэй гэж боддог. Бидний үг маш эд шидтэй, бидний бодол маш эд шидтэй байдаг. Тэгээд тэрийгэ буулгана гэдэг бас айгуу гоё санагддаг. Би яаж өмнөх оноо дүгндэг вэ гэхээр утасныхаа зургнуудыг яг бүгдийг нь гаргаж ирээд 12 сарын бүх сар дээр нь дүгнэлт бичдэг. 25 оны 1 сард би ийм хийсэн байна. Тэгээд иймэрхүү мэдрэмжүүд айгуу их мэдэрсэн байна. Хийсэн юмнууд айгуу гоё хурангуулад бүгдийг нь бичдэг. Яг бүтэн 12 сарын туршид яг юу болсон талаар айгуу гоё дэлгэрэнгүй хурангуулад дэлгэрэнгүй мөртлөө хурангуй байдлаар ингээ тий
Тэгээд бичгийг хүсэж байгаа юмнуудаа ер нь бол бүгдээ ингээ бичдэг. За одоо жишээ нь 2022 оны хэсэг байна. Тэгээд ингээд 1 сар, 2 сар гэл те сар болгоныгаа ингээд бичдэг байхгүй юу? Тэгээд 6 сар, 7 сар гэл 6 сар жишээ нь яраа их юм бичгийг хүссэн гэл. Тэгээд сар болгоныгаа ингээд ийм тавьсан. 6-7 хуудас юм бичиж суудаг. Заавал ийм олон хуудас бичих шаардлагагүй л дээ. Би зүгээр ингээд иймэрхүү олон хуудасаар нь бичих дуртай. Ягаад гэвэл тухайн үедээ ингээд сар сараар нь бичээгүй юм чинь жилдээ ганц удаа суугаад бичдэг болохоор ер нь бол ингээ гоё удаан суугаад дүгнээд бичих дуртай. Тэгээд ингэж бичгээрээ ер нь бол маш их мэдрэмжүүдийг мэдэрдэг. Одоо тухайн үедээ хийсэн бүх гоё дурсамжуудаа бүгдийн нэг нэгээр нь хараад тэ юу хийсэн байна. Өөртөө жоохон дүгнэлт хийгээ. За энэ сард би ингэсэн болохоор айгуу гоё аз жаргалтай харагдчихээн гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү байдлаар айгуу сайн гоё дүгнэлт хийхэд айгуу тусалдаг. Яг энэ хэсэг бол миний хамгийн дуртай хэсэг. Бидний мэдэрч болох хамгийн өндөр үйлдэлтэй мэдрэмж бол угаасаа талархал. Тэгээ юмд талархаж сурснаар бас бид нэр маш гоё зүйлсийг ажиглаж харах чадвартай болж бас юмыг харах өнцөг бас айгүй өөрчлөгддөг юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол 25 оноо ингээ бодоод үзэнгүүт би айгүй юмд талархаж сурсан юм байна. Ер нь ажилласаа гарснаас хойш сүүлийн саруудад би маш тийм их юмнуудыг гоё ажигладаг болсон. Айгүй олон жижиг зүйлсийг ажиглаад, хараад, анзаараад айгүй их тийм талархал, хайр мэдэрдэг болсон жил юм шиг санагдсан. Би ер нь л нэг тийм жижиг юмнаас айгүй гоё зүйлсийг мэдэрч чаддаг гэдэг маань одоо айгүй тийм гоё давуу тал гэж боддог өөрт маань. Яг өөрт маань тэр айгүй тийм гоё сэтгэлийн амар амгалан байдал мэдрүүлдэг. Тийм болохоор бас энэ жил тэр мэдрэмжүүд улам ихссэн юм шиг зүгээр санагдаад байгаа. За тэгээд бүх 12 сартаа зориулж тэгж бичснийхаа дараа болохоор би яг амьдралын нөгөө нэг Wheel of Life гэдэг тийм юм байдаг. Тэрний дагуу бичмээр байгаа сэдвүүдийнхаа дагуу ер нь бол одоо дүгнэлтүүд бичдэг. Энэ ингээд эрүүл мэнд, ажил, карьер, гэр бүл, найз нөхөд, romance, хайр дурлал, бүтээлч байдал, юм сурсан, одоо тэгэл санхүү, нийгэмд чиглэсэн зүйлс, миний орчин, тэгээд fun and recreation. Тэгээд иймэрхүү байдлаар ер нь бол бичмээр санагдсан одоо Wheel of Life-ийнхаа дагуу ер нь бол бас дахиад юм бичдэг. За тэгээд саяны Wheel of Life-ийнхаа дагуу яг адилхан дараа жилийнхаа зорилгоодыг бичдэг. Хайр дурлал, карьерийн хувьд яг иймэрхүү юмнуудыг хиймээр байна, иймэрхүү дадлуудтай баймаар байна гэд бичдэг. Ер нь бол гэхдээ яг энэ зорилгоодоо бичиж явах үедээ би өөрийнхөө зорилго бичдэггүй гэх юм уу? Харин тэр зорилгод хүрэхийн тулд ямар одоо дадлуудтай байвал илүү зүгээр гэдэг талаараа ер нь бол амар сайн бичсэн байдаг байхгүй. Аль болох тийм нарийн детальтай бичдэг. За тэгээд өөр би бас яадаг вэ гэхээр гоё зургнууд ингээд хэвлээд энэ дээрээ бичээд яг тэрийгэ нарийн ингээд болцсон юм шигээр те бичдэг. Энд дээр жишээ нь амар хөөрхөн гэр бүлэрээ юм далайн эрэг дээр байгаа юм зураг тавьсан байхгүй юу? Жилдээ ядаж нэг удаа гоё аялж иймаар байна. Эсвэл 2 удаа гэсэн маа. Нэг нь Монголдоо, нэг нь гадагшаа ч юм уу тий. Гэр бүл хайртай хүмүүстэйгээ аялснаар тэднэрийгээ бас тийм өнцгөөс нь ингээ шинэ өнцгөөс харах айгуу тийм гоё байдаг. Тэгээд дараагийн аялал маань гоё мөстэй уух юм уугаад бие гоё борлуулад массаж хийлгээд тэгээд нар мандаж жарахыг далайн эргээсээ харах нь миний дараагийн аялал байх болно гэд бичсэн байна. Тэгээд энэ маань яг энэ жил одоо 25 онд биелсэн. Бид нэр мөрөөдөхөд ямар ч төлбөр байхгүй. Энд ч миний энэ дэвтрийг авч уншаал чи ийм юм хүссэн юм уу? Чи чадах юм уу гэл тэгэх хинч байхгүй. Тийм болохоор бид нэр өөрсдийнхөө зорилго, өөрсдийнхөө мөрөөдөлд бүр жинхнээсээ итгэдэг байх хэрэгтэй. Хичнээн ингээд хоол санагд. Одоо жишээ нь энэ далайн эрэг дээр байх одоо энэ тэм зорилгыг бичих үед би дотроо болоосоо л гэж найдаж ирсэн. Гэхдээ яаж болохоосаа мэдэхгүй. Гэхдээ болоосоо болгох юмсан л гэж бодож ирсэн. Тэгээд энэ үедээ ингээд бичснээрээ би болгоцсон. Тэгэхээр бидний энэ хүсэж байгаа зүйлс маань ямар ч төлбөргүй бид нэр хинээс ч айжчгүйгээр өөрөөсөө ч бүр айжчгүй хийж чадна гэсэн юмдаа бүр жоохон галзууч юм шигээр те ихтгэлтэй байж хүсэж байвал ер нь л ямар ч одоо юм боломжгүй гэж байхгүй бид нар ингээд өөрсдөө төсөөлж чадчихвэл бодож чадчихвэл энд ингээд боломжгүй ерөөсөө биш аахгүй. Шинэ жил жоноо шинэ өдөр болгон маш олон гоё шинэ боломжуудыг авчирж идэг. Тийм болохоор энэ боломжуудыгаа бүгдийг ингээд өөрөө бас бичих боломжтой байдаг. Яа гэм би өөрөө өөрийгөө ингээд ийм
юм хийж ингэж тэгж гэж биччихэл да яа тийм тий би өөрөө хүсэж байгаа юм чинь төсөөлөгдөж чадчихал байгаа юм чинь өөр хүн чадаал байгаа юм чинь тий жил болгон яг энэ дадлаа байнга хэрэгжүүлдэг. Жил болгон гоё бичдэг. Одоо энэ дэвтэр маань ийм их хуудас үлдсэн байна. Бас одоо талдаа орсон байна. Тэгэхээр энийг магадгүй 30 нас хүртэл бичих юм болов. Одоо дахиад нэг хэдэн жил бичих хаа. Тэгээ дараа нь энийг харангууд яг 19 оноос 29 он хүртэл ч юм уу тий тэгэж харах дэвтэр маань байгаа. iPad дээрээ ийм Good Notes гэдэг аппликейшн татаад дэвтэрнүүд нээгээд тэгээд ямар дэвтэр байдаг вэ гэхээр надад болохоор талархлын дэвтэр. Талархлын дэвтэр дээрээ гэхдээ би өдөр тутмынхаа тэмдэглэлийг бичдэг. Бичлэгнүүдэд төлөвлөдөг ийм дэвтэртэй. Тэгээд дараа нь яг өөрийнхөө хүсэж байгаа юмнуудыг бичдэг ийм дэвтэртэй. Дэвтэрнүүд айгүй хөөрхөн юм зургнуудтай. Тэгээд ингээд дарангуут өөрөө ингээ хүснээрээ ер нь бол дэвтрээ ингээд бүрдүүлж болдог байхгүй юу? Одоо ингээл тий юм хүссэн юмнуудаа бичээл. Тэгэд өөр одоо бас юмаа бичиж байхдаа ер нь юуг бодолцож бас бичдэг талаараа ярий. Би амьдралыг айгүй их romanticize хийдэг. Ингээ боломжгүй санагдсан ч яагаад болохгүй гэж бодоод ингээл яаж иж байгаа л хүссэн юм болгоныгоо биелүүлдэг. Жинхнээсээ яг хүссэн юм болгоныгоо л биелүүлдэг. Би өмнөх бичлэг дээр ярьлаа. Гэхдээ энэ quote надад бас амар таалагдсан. Одоо ямар нэгэн хүн чамайг хажуунаас чинь 7 хоног ажиглаад за энэ хүн яг өөрийнхөө хүсэж байгаа зорилгодоо үнэхээр үнэн ч юм байна. Тэрэндээ хүрэх гэж үнэхээр хичээд юм байна гэж бодох уу гэдэг асуултанд өөрөө хариулаад тэгээд яг бодоод үзэнгүүт хаяа үгүй дээ шүү дээ. Байнга өдөр болгоо ингээл зорилгоо өөртөө сануулаад ингээ явахгүй бол бас байнга одоо хийх бас хэцүү шүү дээ. Хаяа ингээл амьдралын янз бүрийн мэдрэмжүүд, янз бүрийн зүйлс тохиолдно. Тэгэл тэр үед нь ингээл байнга санаад авах хэцүү. Гэхдээ ямар ч гэсэн баг багаар ингээд тэрийг мэдчихэл байхад тэр чиглэл рүүгээ баг багаар тохиолж идэм шиг санагддаг. Анх ер нь бол ингээл Secret гэл ном жоохон бахад ингээл ээж мэж нэр амар уншдаг байсан шүү дээ. Тэгэл тэр номноос ингээл энэ ингээд ийм утгатай ном юм байна гэл жоохон уншиж үзэж мүзээл. Тэгэл би яг 21 үлээ 20 онд Joe Dispenza-гийн номнуудыг уншаад ер нь тархиа яаж өөрчлөх талаар бид нар яаж хүссэн амьдралаа бий болгодог талаар ер нь бол тэр үед уншаад нэлээ ингээд бас гоё мэдэрч чадчихсан. Өөрийнхөө одоо амьдралын замд айгүй итгэдэг гэх юм уу? Цаанаасаа л айгүй тийм жоохон солиотой юм шиг итгэдэг. За би ингээд зүгээр гэл амар тайван байж чаддаг байхгүй юу? Тэгэл delusional байж ижил delusional юмнууд одоо билээ штэ. Тэгээ хүнээ юу бодож байгааг ерөөсөө бодохгүйгээр зүгээр л жинхнээсээ өөрийнхөө хүсэж байгаа юмнуудыг шууд хийх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нарт яг иймэрхүү амьдралаар амьдрах гэсэн тийм одоо систем ийм юм байхгүй шүү дээ. Бид нар өөрийнхөө хүссэн амьдралыг өөрөө бий болгож чадна. Тийм хүч чадал, тийм одоо боломжууд байгаа. Тэгээ тэрийгээ өөртөө бий болгоод өөртөө тэрийгээ хийж чадна гэдэгтээ аягүй сайн итгэдэг байх хэрэгтэй. Бидний хүсэл зорилго, мөрөөдөл маш хязгааргүй байдаг. Тэгээ зүгээр л манифест хийчлээ, би биччихлээ, бодчихлоо гэл ингээл хүссэн юм маань угаасаа биелнэ гэд бас бодоод байж болохгүй. Хажуугаар нь бас одоо үйлдэл хийж тэрийг үйлдэх хэрэгтэй. Би ер нь бол жоохон хийхээс өмнө жоохон бодоод идэг төрлийн хүн. Жоохон яагаад ч юм айгүй хашир төрлийн хүн байхгүй юу. Тэгэл за ингүүл тэгэн гэл жоохон их юм бодож гоод байдаг. Тэгээд ер нь бол миний бас одоо байнга одоо дотроо бас хийхийг хичээдэг юм зүгээр бодоод байхгүйгээр зүгээр хий гэдэг тийм одоо юм байна. Хийгээд үзвэл тэгэл фейл хийвэл хийн л үз. Тэгээд яг тэр чинь тийм амар том асуудал, том үр дагавар байхгүй л зүгээр хийгээл үзэх хэрэгтэй. Айгүй их бодоол ингээл тэгвэл ингэж ингээл янз бүрийн юм ингээл бүх тооцоолоод энэ хийгээд авах бас шаардлагагүй юм шиг байлээ ер нь. Тэгэл зүгээр шууд ингээд хийгээл явж байхад нэг гой ондог юм шиг санагдсан. Ямар нэгэн өсөл зорилгын хойно яг жинхэнэ утга учир, жинхэнэ яагаад тэхийг хүсэж байгаа нь тэр зорилгодоо хүрэхэд айгүй одоо тус нэмэр болдог. Яа гэвэл зарим хүсэл зорилгодоо хүрэхэд бол нэлээд хичээх хэрэгтэй, өдөр болгон хичээх шаардлагатай. Жинхэнэ учир шалтгаан нь бидрийг өдөр болгон яг хичээхэд одоо тус нэмэр болно. Зорилго болгоныхоо хойно жинхэнэ учир шалтгаан яагаад гэдгээ айгүй сайн тодорхойлох хэрэгтэй. Одоо би жишээ нь бичлэг хийх дуртай хүн байлаа гэхэд яагаад бичлэг хийх дуртай байгаа юм те? Энэ бичлэг хийхснээрээ олон хүн үзээд хандлт аваад тийм одоо хүмүүстэй хамтарч ажиллаад гэдэг чинь яг жинхэнэ гоё учир шалтгаан биш байхгүй тий. Жинхэнэ учир шалтгаан бол яг ийм гоё community үүсгэх, ийм гоё охтуудаараа гоё communityтэй болох ч юм уу тий. Тэр охтуудтай гоё холбоо тогтоож ингэж бие биентэйгээ ингээ гоё суралцах ч юм уу тий. Жинхэнэ учир шалтгаан бол ингээд илүү гоё гүнзгий тийм утга учир
шалтгаанууд байдаг. Тийм болохоор тэр шалтгаануудаа бас айгүй гоё нарийн бодож тодорхойлох хэрэгтэй. Би жинхнээсээ л тэгэл өөрийгөө би маш азтай охин шүү. Би үнэхээр азтай хүн шүү гэж бодож байхад жинхнээсээ л тийм юмнуудыг өөртөө татаад байдаг. За тэгээд миний бичлэгийг үзэн зөндөх баярлалаа. Тэгээд 26 ондоо бүгдээрээ яг хүсэж байгаа юмнуудынхаа төлөө яг юм солиотой юм шиг итгээд тэрнийхээ төлөө өдөр алган хичээгээд яг жинхнээсээ өөрийнхөө хүсэж байгаа амьдралаар өөрийнхөө хүсэж байгаа тэр хүнээ болоорой. Яагаад гэвэл биднэрт тэр боломж нь биднэрт бүр хязгааргүй их байгаа. Тэснэрээ мөрөөдөө төссөн амьдралаа бий болгоод маш аз жаргалтай амьдраарай. Яагаад гэвэл амьдрал маш богинохон. Бид нар бүгдээрээ хүсэж байгаа амьдралаараа амьдрах эрхтэй. Тэгээд тэр амьдралаа гоё бий болгоцгоё 26 онд хамтдаа. Тэгээд хэдүүлээ 26 ондоо үнэхээр гоё хичээгээд хүсэж байгаа юмныхаа төлөө өдөр болгон хичээе. Би энэ бичлэгийг бас өөртөө зориулж хэлээ. Яагаад гэвэл өөрөө ч гэсэн хаяа нэгэ мартцсан л сууж идэг байхгүй юу. Яг үндэ биднэрт маш их хүч чадал, маш их гэрэл, маш их хайр одоо байдаг. Тэгээд бид нэр энэ болгоныгоо ингээ биелүүлэх боломж, чадвар тэг хүсэл байхад л болно. Бид ганцаараа ингээд 45 минут юм ярьсны дараа жоохон ингээд толгой гашилтсан шүү дээ. Өмнөх бичлэгэн дээр би жоохон стресстэй байсан яг үндэ. Би бүр яг тэр бичлэгийг хийсний оройн жилөө би бүр жоохон брейкдаун болоод ингээд ёо гэж жоохон стресстэйсэн. Тэгээд ашгүй айгуу гоё юм тахтай гоё өрөөнд ороод байрандаа орсон. Гэхдээ яаж ч утсан бас Монголын маань агаар үнэхээр гоё шүү. Би бас Монголынхаа агаар, Монголынхаа хоол ундыг айгуу санаж байна. Гэхдээ яг одоо нэг бас амар олон жилээр явж байгаа шүү дээ. Тэгээд өдөр болгон гоё талархаал. Тэгэл Монголд очихоор нэг гоё гүнзгий амьсгал амнаа л гэж бодож байна да. Тэгэл нэг гоё мах чанж идэх юмсан гэж бодож байна да. Утгагүй эндээ бас нэг гоё хоошор машар хийж иднэ. Тэгээ одоо энд ирээд 8 юу вэ? 9 сонцсон биш үү? Баалид ирээд 9 сонцсон байна. Тэгээд бичлэгээ хийснийхаа дараа тэгээ бичлэгээ янзлж байхдаа би бүр ингээд ганцаараа инээсэн сууж идэж шин. Тэгээ бэлгэн бүр намайг шаалаад идэг зам. Би бүр бичлэгээ хийж хата. Өөрийнхөө ярьж байгаа юмыг баруун сонсонгоо ингээд инээж байгаа юм аа шин. Тэгээ өөрийнхөө ингээд лоо мөр сонгодог. Тэр процессэнд амар дуртай болохоор тэгэл ялчгүй амар хайртай. Зарим хүмүүс над руу ингээд бичгтээ би бараг ингээд чамааг ингээ хүмүүсээс харамлдаг гэх хүмүүст бүр ингээ нууж ингээ намайг бараг үздэг юм аашаа тий. Намайг бас бусдад түгээж өгвөл бас гоё штт. За тэгээд миний бичлэгийг үзсэн дөндөө их баярлалаа. Би уцаараа шууд бичсэн болохоор чанар нь жоохон муу байж магадгүй. Гэхдээ гайгүй юм шиг харагдаад байна. За тэгээд хэдүүлээ дараачихаа бичлэгээр уулзъя. Bye. Юмнуудаа бичиж чинь. Минийр зургуудаа үзүүлчих төхөө. 23 он зурчихсан зураг байна. Нөгөө зурх бодох юм байгааг болохоор нэг юм 24 оныхан зураг нь луу жилийн зураг. Энийг сөрхий зураг зурсан юм аа. 25 оны зураг нь могоо жилийн зураг. За. Тэгээ энэ жилийнх бүр амар зурсан те минийр. Энэ жилийнх яг бас вау. гал морь жил. Амар зурсан шинээр. Мотх нь болохоор ер нь яаж ч байсан stay grounded тийм болохоор хоёр хүлийн газарт ингэж төшөөлж зогсоогоод тэгээд тэгтээ өргөлж ингэж авчирсан гал цогтой хэмэртэй байхад төрсөн байна. За гоё.